За сайн байцгаана. Өнөөдрийн одоо анхны Houseology подкастын маань анхны дугаар эхэлж байна. За анхны дугаараар Баянбаттын хаусаас явуулахаар ингээд битээр ирээд байна. Баянбат болохоор надтай Facebook-оор холбогдоод тэгээд Passive House-ын талаар зөвлөх үйлчилгээ авъя гэж холбогдоод тэгээд битээр энэ хаусыг анхны шатны зураг төслөөс нь эхлээд тэгээд ашиглалтанд орох хүртэл хамтарч ажилласан. Тэгээд яг сая гэрт орж ирэхэд бол маш сайхан халуун дулаан уур амьсгалтай ийм байсан. Тэгээд маш яг нэг зөвлөх ажлын үр дүн гарсныг ингээд яг биеэрээ мэдрэхэр их гоё юм байна. За тэгээд Баянбат маань анханасаа Passive House, эрчим хүчний хэмнэлттэй хаус барья гэдэг санаа яаж төрсөн. Тэгээд төлөвлөлтөн дээр яаж хийсэн гэдэг талаараа нэг танилцуулаач. За одоо нөгөө юун дөрөнд те подкастынхаа хамгийн ихний зочноор урьж оруулж байгаа танд баярлалаа. Тэгээд таны одоо энэ хаус төсөл, энэ амны орон сууцнууд, эрчим хүчний хэмнэлттэй энэ орон сууцнууд гэдэг энэ орон сууцнуудын одоо цаашдын төлөвлөлт хэрхэн зохион байгуулахын гэдэг ч юм энэ талаар үргэлжлээд явна гэж ойлгож байгаа. Тэгээд орсондоо маш их баяртай байна. За миний хувьд болохоор өөрөө инженер чиглэлийн инженер хүн. За тэгэнгүүтээ амны орон сууц барих төлөвлөгөөг ер нь нэлээд удаан төлөвлөөд байшингийнхаа суурийг хүртэл хийцэн зураг төсөл өгнөл гаргацсан байсан. Тэгээ нөгөө инженер хүмүүсийн чинь давуу тал нь өөрсдөө ингээд юмнууд айгүйх судлах гад байдаг, тий, харах гад байдаг. Маш их юм судалсан байсан тий. Тийм баагаад байдаг. Тэгээд одоо баг 2 жилийн өмнө бол анх одоо нөгөө туслангийнхаа хашаанда суурь хийгээд тий, суурь хийхээс өмнө зураг гаргацсан байсан. Зургийн компаниар зураг гаргуулад гэхдээ зураг нь өөрөө 2 давхар амны орон сууцны зураг байсан. Тэр анхны сэтгэлээр ер нь бол 2 давхраар эхэлсэн төлөвлөсөн гэсэн үг тийм. Тэгээд 2 давхраар төлөвлөөд суурь хийцэн байсан чинь ер нь ингээд илүү гүнзгийрүүлээд судлаад байсан чинь за 2 давхар ер нь дими юм байна гэдэг бодол руу ороод те хүмүүсийн ойлголтоо ингээд илүү гүнзгий аваад ирэхээр тийм болоод эхэлсэн. Тэгээд за тэгвэл 2 давхар биш юм бол ямар хуу зохион байгуулалтаа байх уу, хэрхэн хийх вэ гэж хагаад 2 давхар суурь ашиглаад суурь чинь нөгөө өрөөний зохион байгуулалтаа хүртэл ерөнхийдөө төлөвлөсөн суурь хийцэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэнгөт ер нь яаж өөрчилж болох уу гэд нөгөө суурьндаа захирагдаад дахиад нэг ийм зурган концепц гаргах болж байгаа юм. Тэг яг хоо ерөнхийдөө тэр суурьндаа захирагдаад за хажуугаар нэг ийм баг зэргийн өөр нэмэлт суурьуудыг залгаж малгах маягаар суурьа жоох өөрчлөөд тэгээд нэг давхар за дээрээ лофттой унтлахын өрөөнийхөө дээр лофттой байдлаар таазан өндөр 5 метрд одоо гурвалжин А-нурууныхаа орой хүртэл бол 5-70 орчмын өндөртөөгөр лофттой хаус маягаар төлөвлөсөн. Тэг яг хуу тэгэхээр нөгөө лофттой хийхээр бас л наач эрчим хүчний хэмнэлттэй болохгүй ч гэдэг юм уу те дээшээгээ илүү орон зайг халаах хэрэгтэй болно гэх асуудал. Тийм ойлголтууд бас гарч ирсэн. За тэгэхээр яг энэ подкастын нөгөө нэг тэгэн талаар нэг товчхон тайлбар өгөхөд Houseology гэдэг нэр өгсөн. Тэр нь болохоор юу гэхээр нөгөө одоо biology, geology гэдэг шиг нөгөө судлах ухаан шиг тийм хаусны ухаан гэх юм уу, хаусны барих ухаан гэсэн тийм. Гэхдээ зөвхөн Passive House биш, ерөнхийдөө Passive House эрчим хүчний хэмнэлттэй хаусуудын талаар. Гэхдээ хаусанд одоо ордог элементүүд юу вэ? Одоо энэ дизайнаас эхлүүлээд бүх төрлийн одоо хогтгоо мэдгэдэгнийг нэг хүмүүсүүдэд өгөх тийм зорилготой. За тэгэхээр эхний ээлжинд суурнаас эхлэе. Суурь бол хамгийн чухал. Тэгээд суурь хийхдээ бол зураг хийлгэсэн байсан те. Зургийнхаа дагуу суурь хийсэн. Тэгээд тэр талаар суурнаас эхлээд тэгээд суурьны дулаалга талаар. За суурь нөгөө түрүү хэлсэн баг 2 жилийн өмнө те жил өмчсөн суурь байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь миний зүгээр ойлгож эндээс нөгөө өөрийнхөө туршлагаас ойлгож авсан ойлголтоор юу вэ гэхээр за суурь чи нэгэнт хийцэн л бол тэрэндээ захирагдаад ер нь байшин байх ёстой. Тэгэхээр маш сайн анханасаа төлөвлөөд
суурай хийх ёстой. Одоо манайхан нэг ийм жил өнцсөн суур гээл те айгүйх жил өнжөөгөөл ингээл бараг суурны хагарлыг ингээл үзэн шалгана гээл тэгээд идэг шүү дээ. Тэгэхээр за жил өнчсөн байлаа гэд чи ерөн зураг айл хизээ баталчихсан. Тэг бүх юмаа хийчихсэн. Бүтээцийн хувьд, хийцлийн хувьд, зохион байгуулалтын хувьд бол өөрчлөлт орохгүй байхаар суурь анханасаа бодмоор юм байлээ. Тийм тэгээ би дөрөвөөс нөгөө 2 давхар за тэгээд 2 давхар макин блокоор ерөнхийдөө барина гэж төлөвлөөд за бүс бетон зутгана гэдэг байдлаар өрн төлөвлөсөн. Тэгээд суурь бол 30 см шугам суурьтай. Тийм тэгээд 30 гаруй сантиметрийн өргөнтэй. За тэгээд төмөр бетон арматурчлалтай тий. Тэгээд шугам суурьныхаа ерөнхийдөө нөгөө шугам суурьч ингээд доод хэсэгдээ болохоор илүү өргөн байх хэрэгтэй буюу одоо гэж яриад байгаа юм билээ. Тэгээд нөгөө доотлын хэсэг нь буюу суурийн хавтгай хэсэг нь бол одоо 30 см-аас хаашаашаага нэг 10 см-ийн өргөнтэй буюу 50 см-тай ийм уул бетон маягийн зүйл ингээд хийгээд тэр нь битүү таруу арматурчлалтай гэсэн үг. Тэгэхээр яагаад вэ гэхээр нөгөө шугам суурин дээр байшин бариад даралт ингээд ирэхэд шугам суурьчод нарийнхан шүү дээ тий. Нарийнхан болоод ирэнгүүт доошо ирэх даралт нь бол ингээд илүү нэмэгдэнэ. Тэгэхээр тэрний доор ингээд нөгөө тий сул одоо арай өргөн тий ингээд 50 см-ийн өргөнтэй ийм суур хийгээд тэр нь арай нингхэн гэсэн үг тий. Тэгээд тэр нь илүү арматурчлалтай байгаад ирэхээрээ нөгөө даралтаа зөв аваад одоо газрын гадаргын хөдөлгөөн тий хөдөлгөөнөөс бол тэр хэсэг нь илүү сэргийлээд явчихна гэж хэлээд байгаа. Тэгээд дулаалгын хувьд гэх юм бол суурийг гадна дотн талаас нь XPS-ээр битүү дулаасан. Хэдэн сая 20 яг нөгөө юугаа бол багнан суурай бол өөрийг нь 10 см-аар бол дулаасан. Тэгээд гадна талаасаа бас адилхан дотор талаасаа бас адилхан ингээд тойруулаад ингээд дулаалж байгаа гэсэн үг тийм. Битүү үлгээдсэн тийм. Тэгэнгүүт дотор талдаа ингээд хийчээд нөгөө дайргаа асгаж ерөнхийдөө тэгшилж агаад тэгээ дайрган дээрээсээ 25 см-ийн буюу 5 давхар одоо XPS цэнхэрөнгийн XPS-ээр бол ингээд амын зөрүүлээд за тор тавиад тэгээд яг нөгөө уул суурьны одоо шалны дулаалга гэх юм уу да тий. XPS-ээр хийгээд шугам суурь бүгднийг 10 см-аар гадна дотн үлгээдэж дулаасан гэсэн. За суурийн дулаалгыг ингэж хийсэн. За дээшээ бол нийт хийцэл маань бол макин